цаана бүхэн снэвсэж чуулганаас гэрчлэн цагаараа дахин уулзч байгаа баяртай байна. Өнөөдөр эсний өдөр байна. За бид бол дахин гахалтай гэрчлэлтэй уулзж байна. Гэрчлэл эхлэх юм. Бүхэн үгээр томхолцгаая. За тэгээ. Хорооноос цаар болон бид өөрсдийн гэрчлийн үгээр сатаныг яасан юм аа. За баярлалаа тийм ээ. Өнөөдөр бас гайхалтай эсний оршихуй дүүрэн бас маш олон хүмүүс маш олон зүйлүүдээс чөлөөлөгдлөө тийм. Ийм гайхалтай өдөр байлаа. Тий одоо чөлөөлөгдсөн хүмүүсээ манай бурхны гадаршуулсан гэрчлэл яагаад гэрчлэл бас байдтай байна тийм. Бурхан ямар гайхалтай гайхамшиг хийж чадсан бэ гэдэг гэрчлэл баха. За баянагч өнөөдөр бас ямар зүйлээс чөлөөлөгдөө тийм. Энэ зүйл нь өөрөө бас ямар хор нөлөөтэй юм бэ тийм. Та тэр талаас бидэнтэй хаваалцгаая. Бүгдэнд нь эзний өдрийн мэндийг хүргье. Тэгээд өнөөдрийн үед би бас дахин одоо чиний чөлөөлтийг авлаа. Узан хүмүүсээс чөлөөлөгдлөө. Өөрөө зүрх сэтгэлдээ сайхан амар тайвныг амсаж байна. Амталж байна. Амар тайван болж байна. Сайхан өдөр. Ямар ч хэдэж чөлөөлсөн. Ер нь бол бас нэлээ одоо тэр зүйл маань бидэнд одоо ямар нөлөө үзүүлдэг юм бэ те. Альва одоо хормоо зүйлүүд одоо бидний одоо хүн өөрөө бол одоо бүтээсэн анхнаасаа бүтээхтэй те. Хайр одоо бие хүндлэг гэх мэт маш олон гой зүйлүүд байдаг шүү дээ. Тэгэхэд одоо хэрвээ чөтгөр яг тэр дотор байх юм бол хүн өөрийгөө удирдах чадахгүй мэт тийм зүйлүүд бий болж байгаа юм байна. Одоо донтолтын чөтгөрхөл бид одоо альва зүйлээс салж чадах болчихдог гэсэн те. Тэгэхээр яг энэ одоо заримдаа бидний одоо хүний санаанд оронгүй зүйлсүүд бидний дотор байна гэдэг нь амар их амжилттай зүйл байгаа байхгүй тийм. Өнөөдрийн үед бол хэрцгийт сүнслээс чөлөөлөгдлөө. Тэгээ энэ сүнс бол одоо яг сүүл чөлөөлөгдсөний дараа надад тэгсэн гэсэн. Миний бага наснд орсон гэж. Тэгээд бага наснда яг тийм нэг дурсамж орж ирсэн л дээ. Нэг хоёрдугаар ангитэснүүдээ тэгээд манай ангийн миний найз охин ингээд ээж нь гадаад явцсан сургалтаар сургалт сурах явцсан. Тэгэл уйлаад би нэг жоохон гомдоосон байхад тэрийг санаа. Яг яаж гомдоосон санаа. Тэгсэн чинь уйлаад ингээд лсэн. Тэгээ би тэр үед тэр найз охиноос өрөвдөөгүй өнгөрсөн. Тэгэл очиж уучлал гоогагүй. Тэгэл тэг гомцоор байгаа тэр охин тэгэл аяндаа зүгээр болсон. Тэр дурсамж надад орж ирсэн. Тэгэхэд л би надад орж ирсэн юм болов уу гэсэн бодол төрлөөлтөв. Тэгэл ер нь миний амьдралын туршид энэ сүнс надад маш их чөтгөр тушаа гай зовлон болж ирсэн байна гэж би надад харагдчихэв. Яг тэр гэж одоо санагдахгүй. Өөр дурсамж санагдахгүй. Зүгээр яг миний амьдралд маш их гай болсон сүнс миний биенээс өнөөдөр гарч би чөлөөтэй болж тэгэхээр биеийн суларч амар тайван болсноо мэдэрч. Амаа. Эзэмрэндээ маш их талархаж байна. Тэгэхээр бас яг одоо ийм чөтгөрүүд маань бас бидний одоо нэг ийм хэмжээний сэтгэлгүйч гэдэг юм уу одоо юу гэдэг нь хүүхэд ахнаас ер нь бол аливаач одоо хүүхэд ахнаас аюул их тайлдаг байхгүй тийм. Би одоо жишээлбэл би их л одоо ер нь одоо нэг ийм нөгөө аав эцэг хүний хайрыг мэдрэхээр байлцсан. Яг тийм зүйлтэй болж ирсэн байхгүй. Тэгээ нөгөө аавгаа өнгөрч яхад хүртэл миний нөлөөс тусаагүй, үүлээгүй, би харамсаагүй. Би надад миний тэр ямар ч зүйл болоогүй байхгүй. Тэгэхээр яг хүүхэд ахнаас нь ер нь бол нэг ийм одоо бид бусдайгаа хүндлэх юм уу ямар нэгэн зүйл дээр бид нөгөө хүнийгээ дагаад өөрөө тухай харагдах ч юм уу те яг ийм байдлыг болохгүй тулд яг тэн дээр те ингэж ажилдаг. Тэгээ бидний дотор орж ирснээр яах нь буцаад бид яг нөгөө зөв цагт нь ямар газарт нь те хүнд одоо сайн үг хэлэх ч юм уу эсвэл яг ч юм уу те энэ хэрцгий байдал ч юм ямар нэг ийм нөгөө одоо сүснээр бидний энэ зүйлээс бүгдийг боогод өгч байгаа байхгүй хамгийн амт шиг те. Тэгээд өнөөдөр бид энэсээ чөлөөлөгцсөн дараа миний чөлөөлтөг амар том чөлөөлтүүдийг авч ирсэн. Тэгээд авсны дараа миний дотор байдаг олон зүйл орж ирж ирсэн. Айгүй ингээд хүнтэй харилцаа сайжирч ирсэн. Тэгээд хүнийг ойлгохыг сайжирч ирсэн. Ухаантай бидний бурхан ямар энэрэнгүй юм бэ гэдэг айгүй олон зүйл сайн тань мэдж байгаа байхгүй. Энэ бол маш гоё зүйл болж байна. Тэгээд бас эзэн гайхалтай байна. За манай цундаас доржоо маань ирээд баг хугацаа өнгөрсөн байна. Доржоо маань ирээд одоо эдэн сар болсон уу? За яг 4-7 хоног тийм байна. Тэгээд сайн үцхэн 9 өдрийн
мэдээж ингээд ярих юм бол маш олон ингээд сатаны ингээд надад ингээд бий болгосон тэр зүйлүүдийг ингээд нэг үрчлээ ингээд тооцохоор бас маш олон зүйл гарсан. Тэгээ мэдээж бас дутуу зүйлүүд байгаа гэж бодож байгаа. Гэхдээ эхлээд ингээд миний нэг энэ ирээд энэ хугацаанд нэг харсан тийм сатаны тийм маш том тийм ихтэлт гэх юм уу. Тэр зүйл нь болохоор яг жинхэнэ бурхныг бидний таниулж мэдүүлэхгүй байх өөрөө яг чөтгөрийн хамгийн ихний зорилго юм байна гэдгийг би яг тэрийг яг үгийн дагуу цэвэр үгийн дагуу мэдчихэнгүүт би яг бурхны над дээр хийх гэдэг тэр зорилгыг чөлөөлөлтийг би аваад маш амар болчтой байна. Тэгэхээр би яг ер нь маш товчхон хэлэхэд яг одоогийн байдлаар ерөнхийдөө ийм байл гэж хэлмээр байна. Тэгээд одоо чамд сайн би чөлөөлөгцөх гэж байна. Маш олон чөлөөлөгцсөн шүү дээ. Яг одоо чиний санаж байгаа те одоо бүр бодтой гэдгээ мэдэрсэн тэр чөлөөлөлтөд одоо заавалж яг нэрээ хэлж байгаа. Яг бүр бодтой гэх юм бол өнгөрсөн 2 дахь 7 хоног тэр чөлөөлөгдсөн. Би яг тэр үнэхээр тэр зүйл ингээд намайг хөдөлгдөг байсан байхгүй. Сүмж болгоны хүмүүс ч юм уу эсвэл өөр нийгэмд ирэх хүмүүсээс ч юм. Тэгээд өөрийгөө илэрхийлэхэд тийм хүнээс айх айдас тэгээд давхар өөр зүйлүүдээс ирээдүйгээс айх ч юм. Тэр энэ зүйл өөрөө бас ингээд маш том зүйл юм уу гэж хэлсэн. Тэгээд яг 2-7 хоног өнөөдөр болохоор би яг маш том нэг зүйл юмсэн. Тэр зүйлийг мэддэг боловч яаж гарах юм үнэхээр тэрийг мэдэхгүй байсан нэг том зүйл нь болохоор мэдээж бага наснаасаа ч юм уу нөгөө тийм аль хэдийн нөгөө жоохон ингээд өөрөө ингээд юм хийх гээд бусдад туслах гэж ч юм уу те тэгэхэд нөгөө нэг миний тэр тусламжийг хүмүүс үл тошгоор ч юм уу хэрэггүй байна гэдэг зүйлийг хүлээж авч юм байна. За гэдэг те өөрөө мэдлгүйгээр энэ хүртэл нөгөө би өөрөө маш тийм хойжсэн болж хүрсэн байсан. Тэгээ өнөөдөр маш том бүгд тэрэн дээр үнэхээр тэр том чөтгөр зайлсан гэж харж байгаа. Тэгээд мэдээж ингээд яг энэ хугацаанд миний эрүүл мэндийг яг бүр ингээд бүр тийм хүн төвчөн байхгүй ч гэсэн маш олон тийм олон жил өөрийгөө хайцсан ч юм уу тийм бодлоос одоо зүгээр нэмжиж шийдэж ингээд нэмшүүлэх хэрэгтэй болно маш тэр зүйл ингээд иргэдэг яг чөлөөлөх тэр зүйл гарч байгаа өөр мэддэг учраас мэддэг тийм ээ хамаг бие ингээд өөрөө аюул сэсэр дүүрч байгаа учраас энэ зүйл ингээд цааш нь ингээд яг нь ерөөсөө маш олон зүйл сүнслэг ертөнцид угаасаа зүгээр ингээд нэрний тооч чадах юм бол бүр ингээд баг мэдгүй хэдэн сайн мэдгүй маш олон байдаг юм байна тий. За, амгаллагч манай янз чөлөөлөгдөө ганц зэрэгч маань одоо ер нь яг ийм сүнс байд юм байна гэдэг бас нэг асуултыг бид нэр өгсөн баг тий. Одоо сонирхолтой их хашаа гэдэг. Одоо маш олон төрлийн өнөхөр сүнс байд юм байна. Бид нар бол одоо нийтлэг байдаг чөтгөрүүдийг бол маш сайн нэрлээд одоо залмирхийн сүнс гэдэг гаргаж ирдэг тий. Өнөөдөр бас авч тасна. Өнөөдөр болохоор би бол яг мэдэх Библи уншуулахгүй одоо нэг бурхан дээр төвлөрүүлдэггүй сүнс гэж байна бас. Бурхан дээр бурханы ямыг хийгээд бурхан дээр төвлөрөхөөр бүр оюун бодол бүр сонирн болоод ингээд ийш тийшээ сонин бодлууд орж ирээ. Тэг байнга ингээд сарниулаад байдаг. Тийм сүнснээс чөлөөлөгдлөө. Энэ бодол бодтой байдаг юм байна. Үнэхээр хүмүүс мэддэггүй болохоос сүнс гэж мэдэхгүй энэ одоо би яагаад байгаа юм бэ? Би яац юм болоо гэд ингээд идэг болохоос ш яг сүнс гэж мэддэггүй юм байна. Энд чинь яг бодтоор ажиллаад идэг юм байна. Би өнөөдөр энэс чөлөөлөгдсөн маш их баяртай. Одоо эзнийг залбируулахгүй тэгээд ингээд яг эзний юм дээр төвлөрүүлэхгүй байна. Санаа зовд ч юм уу, айдас ч юм уу, эсвэл одоо янз янзын өөр бодлуудаар одоо үнцэн ч юм уу. За тэрийг тийчдгүү, энийг ингэчдгүү гэдэг одоо бүр энүүгээ хийгээгүй гэд би бүр ингээд яг унших гал ирэнгүү гэж байгаа тийм яг тэгээд байгаа байхгүй бүр ингээд за нэг библи уншаад гингүүтэл
нэг юм бодогдоод за тэрийг хийчих, энийг хийчих. Одоо гэрт ороод суугаад бол одоо тэрийг хийж, энийг хийж гэдэг бүр ингээд ажиллаар ч юм уу одоо бүхэл ингээд ямар ингээд өөр тийш нь сатааруулсан. Тийм бурхан үнэн үгийг уншаад сонсоод үнийг мэдчихвээ. Бурханаас яаж хатдах вэ гэх юм сонсож байна. Одоо зайл. Тэгэхээр бол өвчний сүнс бол тодорхой бие өвдөлж идэг, өвчин өгч идэг. Энэ бол өвдөлтийн сүнс одоо өвчнөд гараа авчдаг гэтэл бурханаас одоо хатдаггүй тэр сайн нэрлэлээ сайн Сатааруулж одоо нүгдэх би бурхан дээр төлрүүл бурхан дээр төлрүүл Бурхны юм дээр ерөөсөө төвлөрөхөөр одоо тэгдэж шүү дээ ерөөсөө ингэж байж байгаа бол унших утас таврна. тийм Яг л тэгэхэд утас тавраад тэгэл нөгөө өдөг ачаа бараг цаг гаргаж ярьдаг ч юм уу те ямар нэгэн асуудал гарах эсвэл яг унших тэр орой хэнийг бас ярих хэрэгтэй ч юм шиг ингээл те. яг тэгдэг цагийг өрөөд цагийг үүдэг дандаа утас хаалдаг цагийг хаалдаг те одоо хамслаад унслаад байдаг. Тийм зүйлээс одоо чөлөөлөг үзсэн шүү дээ. Гайхалтай байна. Тэгээ бид нэр өөрсдөө одоо яг мэддэггүй байна. энийг бол хүн өөрөө хэнийг би амжихгүй байна тэгэл ингээл бид нар бол чи өөрөөсөө болж байгаа чи өөрөө хичээхгүй байгаа чи өөрөө ингэхгүй байгаа ингэдэг зүйлүүдийг яах нь. Тэгээ бид нар заримдаа бие бинийгээ шүүж яллах ч юм уу те. Тийм их зүйл байдаг. Тэгэхээр бас л маш бодиттой буюу бид нар энэ хүчин одоо энэ хүчний яа бол чөтгөрийн эсрэг бид ялал хийгээгүй. Чөтгөрөөс бол Есүс ялсан. Гэхдээ Есүсийн ялалтаар дамжуулаад бид түнд итгэдэг учраас өнөөдөр бид тэр чөлөөлөлт ирдэг байна. өнөөдрийн өвч гайхалтай. Би яг үний үгийг сонсоод эзэн яг нөгөө шинэ нэрээр болоод эзэн ердөөс үйлчлэл нь 21 чөтгөрүүдийг зайлуулж өчтөө гэдэг чигсэн. Яг тэр зүйл бодтой яг одоо эзэн амьд одоо ч гэсэн болж байна. Тэгээд эзэн гайхалтай эзэн Эфес номон дээр ч гэсэн эзэн өөрийн одоо хүнээр хэлсэн дээ Паул хэлж хэлсэн. Та нарын тэмцэл мах цусны эсрэг биш харгуу хүч цаграгчдын эсрэг гэдэг тэгж байгаа. Тэгээд нөгөө цаграгчд харгуу хүч бол боддоор ажиллаж байна. Онцгойлон өнгө сонгогчдыг төрөлдүүлэх тулд гэсэн. Гэхдээ сонгогдсон хүмүүсийг бол эзэн мэдээж мууны савраас авардаг. Тийм учраас нөгөө сүнс бол яг бүр өөрийнхөө хэрэгшээлд байгаа бөө будаад итгэдэг ч юм уу тийм хүмүүсийг бол оролдохгүй онцгойлон сүмж болгонд ирсэн цэвэр итгэлээ дор өмөрч чанар дор эзнийг хайж ирсэн хүмүүс дээр хүмүүсийн амьдралд хүмүүсийн дотор илүү ингэж хоорон мэдлэлээр ажилтны мэдлэлийг би өөрийнхөө амьдрал дээр итгэлийн амьдрал дээр харж олон жил би эзнийг үнээр ирэн хайсан зүрхний мухарт те эзэн те зүрхний үнэн байхыг эзэн хүсдэг гэдэг үг миний бодолд байнга байсан. Тийм учраас үннийг хайсан, үннийг олсон, үнэн намайг чөлөөлөөд ингээд үнний зам дээр гараа явж байгаадаа үнэхээр эзэндээ баяртай байна. Тэгээ сүүлийн 3 сар байнга чөлөөлөгдөж дүртэх эрх болгомжтой эзэн намайг чөлөөлдөг. Өнгөрсөн дөрөвдүүд ялангуяа басамжлагдсан эзнээс чөлөөлөгдсөн миний амьдралд сүүлийн одоо онцгойлон сүүлийн одоо 1 сар айгүйх тийм эрх мэдэлтэй тий хүмүүсээр ойрын хүмүүсээр дамжуулаад тэр басамжлагч ажиллаж исэн байна гэдгийг чөлөөлөгдсөн дараа хардсан юм. Чөлөөлөгдөхөд явж байхдаа ч юм уу тэр сүнсний эрх мэдэл дарангуул дор байхдаа бол хардггүй юм байна. Яагаад байгаа нэг л би болохгүй байна гэж бас өөрөө юу яагаад өөрөө л хичээгээд байсан бол тэр сүнс илчлэгдээд эзний оршихуй, эзний өмнөний үг дотор амьд үг дотор илчлэгдээд гарсны дараа ийм юм байсан байна гэд гайхалтай гарна олж мэдчихэж байгаа байхгүй юу. Тэгээд өнөөдөр бол би бас нараатай адилхан библи уншуулдаг, залбиулдаг тийм сүнс байсан. бурхан дээр төвлөрдөг. Маш тийм сатааруулдаг. Одоо мэдээж одоо миний хувьд бол ингээл маш их ингээл харилцаануудаа бүх ингээл утас дуурайад намайг сатааруулахгүй хэнийг ингээл юун дээр сатаарч байгаа нь яг дэлхийн зүйлс дээр нэг холбог бий байна гэдгийг яг эзэн нам хэлчихэж байгаа байхгүй юу. Чи маш их холбог байна. Тийм холбог байгаа нь яг мэддэг байхгүй юу. Нөгөө сэтгэлээ аргадаал би одоо ганцаараа байгаа. Хөрөөгөөс хоол байна. Сэтгэлээ аргадаал нэг зүгээр чөлөө цагаараа нэг библи уншихын оронд кино үзчих жишээтэй. Тэгээд фэйсбүүк руу ороод одоо уул нь бол аюулгүй шигшигдээд нарийн болоод байгаа шүү дээ. Уул фэйсбүүк руу орохоор хөөрхөн хүүхдүүдийн юм уу, гэр бүлийн юм үзэх аюул дуртай. За тэр мэдсэн тэд нар ч намайг сатааруулаад байгаа байхгүй юу. Тэгэхээр эзэн намайг чи маш холмог ертөнцтэй холмог ингээд гимшүүлсэн. Тэгээд тэр холмог байгаа байдал маань намайг бас эзэн лүү нөгөө хувь тавилан эзний дуудсан. Нөгөө эзний өгөх гээд байгаа тэр зүйлийг би авч чадахгүй юм саад байсан байна.
эзэмл ойртох гэсэн эзэм шагнадаг, эзэм чөлөөлдөг, эзэм үнэхээр авардаг. Тэр авралын замаар, тэр үнний замаар үнэхээр явж байгаадаа маш их баяртай нийцээ алдарших болтгоо тийм. Тэгэхээр хүмүүс бид л уншаад ойлгохгүй байна. Мэдээж яг ариун сүнсийг хүлээж аваагүй байгаа юм бол илчлэгдэж ойлгохдохгүй тийм ээ. Ариун сүнсийг хүлээж аваад үнэхээр одоо дуулууртай байгаа өгнөөс нь суралцаад би бурхны хэлж байгаа үгэнд аваа амьдрий даа гэх болохгүй юм саад байл энэ сүнслэг асуудал гэж болох юм байна. Энэ сүнс байдаг юм байна бодтойгоор ажиллаж хаач идэв юм байна. Бурхнаас гайхалтай хувь тайлбар орохгүй байх гэдэг шүү дээ. Мэдээж яг одоо итгэл бол Библийг уншаад үг ахын аваад байсан. Тэгээд яг бүр тэр хувь тавиланд нь оруулахгүй ингээл уус хагас уус тэгэл уншаад явж л байсан. Зүгээр тэр бичээсээ үгийг те уншижсэн. Тэр бол тэгэл нөгөө өөрийнхөө ухаандаа те тэгээ сайхан зөв хүн харахад гоё итгэж болоод одоо ингээл явж исэн байгаа хоёр нөмөртэй. Тэгэхэд яг үнэн газар үнэн гэрэл эзэн бод гэрэл гэсэн яг гэрэл дотор ирэхээр нөгөө хоромж байсан хоёр нүртэй байсан. Нөгөө яг Библийг зүгээр л яг ингээл яг хүний яг уншдаг нөгөө маань тайлбар шиг ингээл тунгаглаад уншаад ингээл явж исэн бол нөгөө сүнсний илчлэлээр ирдэг бурхны яг үнэн үгийн тэр чиглүүлэг ирэхэд цаа болдог ёрын нэг байштай гэдгийг харуулж байгаа юм. Тэр ялгаатай байгаа. Одоо сайн гэж нэг бид одоо ингээд чөтгөрийн нөлөө дотор боолын одоо ингээд мэдээч эзэн болвол боолоо яхаа мэддэг байхгүй юу. Тийм үстэй ялангуяа хуучин гэрээ ном дээр боолын талаар маш их одоо хэлсэн байдаг шүү дээ. Энийг ч өөрөө 430 жил боолын дарамттай жагаалжсан байгаа шүү дээ. Тэгэхээр яг тийм сэтгэлгээтэй дуучаас нөгөө төгөлж одоо яг бид нэг боолын дуучаас бид нар яадаг байх юм дандаа нөгөө нэг бидний дотор байгаа чөтгөр маань бидний ямар нэгэн зүйл одоо бурхны сайн зүйл энийг хийж чадахгүй байгаа те бид нар яадаг вэ дандаа өөрсдөө өөрсдөө буруутгах гэдэг байна. Өөрсдөө яллаад өөрсдөө буруутгаад тэгэл хэнийг дээр очиад одоо нэг юу гэдэг те өөрөөс нь арай нэг зөвлөгөө авч өрөм дээр очиад хэлэх юм те. Чийл болохгүй байна. Чийл хийхгүй. Нөгөө хүмүүс яг өөрөөр Тэ яагаад вэ тэг зөвлөждөг? Яагаад вэ нөгөө бурхан биднийг яагсан бэлээ? Буруутгаагүй шүү дээ. Тэр буруутгасан бол бурхан бидэнд хүүг өгөхгүй шүү дээ. Бурхан бидний буруутгаагүй учраас яг хүүгээ өгсөн учраас л загалмаа дээр бидэнд алидны зовдогцсон. Тэгээ бурханы хувьд бид нар тийм үнцэнтэй байхад одоо ч бурхан биднийг буруутгахгүй л ахгүй да. Тийм нөгөө ялгаа байхгүй. өөрөө дотроо ялтай Зэмлдэг гэж ялалдаг байгаа. Бурханы зэмлэл бол өөр байгаа байхгүй. Ариун сүнсээр маш зөөлөн хайр дотор ирдэг. Гимшүүлээд биднийг ухааруулаад яг нь ухахад босгоод ирдэг байхад чөтгөрийнх болохоор биднийг чийлж чадахгүй байна, чийл болохгүй байна. Тэгвэл бид нар дандаа нөгөө зүйлээд одоо өөрөө сайгаад би л болохгүй байна, би л хүн тийм байна. За сүүлдээ нөгөө эвлэрээд ирэхээр за ер нь ч одоо болт юм уу даа ч гэдэг юм уу те. Нэг ийм аюу бодлоо бис дугаасаач ийм төрцөн хүн юм байж гэдэг юм уу те. Тэгээд хүмүүс чинь нөгөө голөгдлын сүнс аа тэгээд бүр ингээ өөрийгөө голөгдлын сүнсийг дуулаад ямар нэгэн байдлаар тэгэхээр чөтгөр ийм байлаа ажиллаж байгаа байхгүй. Тэнгүүт нь бурхны юмд ажиллахгүй байна. Чөтгөр ямар амар зүйл бол. Тэгээд бид нэс чөлөөлөгдөх нь яг нь энэ чинь хамгийн чухал зүйл байгаа байхгүй. Чөлөөлөгцийн дараасаа хамгаалж хийж байгаа юм. Бид бүгдээрээ чөлөөлөгцийн дараа хардаг. Үүшээ. Гэхдээ би чинь ингэж хүнтэй харилцаж чаддаг юм байна шүү дээ. Гэхдээ би чинь ингэж одоо те би заавал ийм сул дорой те би одоо ингээд нэг итгэлгүй те нэг иймэрхүү байлаа байдгүй юм байна шүү дээ. Би чинь ингэж хүн дарамтлуулаад ингээл те намайг ингээл те одоо дарамтлаад хачин хаштай хэлээд байдаг. Тийм байдгүй юм байна шүү дээ. Би яа нэг маш тод мэддэг байхгүй. Яг бол бурхан над дээр хийсэн агуу гайхамшгүйний дараа л би нэг өөрөө нэг ийм одоо нэг хүмүүсийг харангуудаа чинь амар эготой залгдаг байхгүй. Эготой гэдэг өөртөө итгэлтэй нөгөө явж байгаа хийж байгаа тэгээд байхгүй. Энэ чинь миний эго биш байхгүй. Чинь бурхан надад өгсөн ийм гайхалтай зүйл байна шүү дээ. Тэгээд хүмүүс одоо яг энийг олж авах тул нөгөө өөрийгөө хөгжүүлэх буюу өөртөө итгэх буюу эгог өсгөх байгаа байхгүй. Тэгвэл энэ чинь бурханы зүйл байгаа байхгүй. Яг нь би боцор мод одоо юу гэдэг те намайг уруу татах, намайг ингэх те намайг ингэх зүйл би яах нь үгүй чадахгүйгээд хийж чадвартай болж байгаа. Үгүй би чадахгүй би надад чи хэрэглэхгүй. Надад одоо ингэ янз янз те хачи барих ороод ирэх юм бол өө би надад чи сонсохгүй чи надаас хоол байгаад хэлж чадах. Ийм л итгэл, ийм л гайхалтай өссөн бурхан мэд өгч байгаа байхгүй. Яг бидний тийм дарамтнаас яах нь чөлөөлж байгаа юм чи. Ийм гой дарамт чөлөөлж байгаа юм чи
ийм зориг ирж чадлаа очих واخ. Тэнгүүд нь яг нь би тийм бозор зүйлийг сонсохгүй. Яасан бэлдэг үстэй. Нөгөө гэрийнх нь эмэгтэй нөгөө Фатифари ихнэр нь те өргөж хотоогоол нөгөө унц чивдэх гээл те натаа хамт байх гал ингэж яхад бож байдаг үстэй. Би бурхныхаа өмнө бозор зүйлийг хийхгүй гэдэг гараа явсан тэр шорд очсон ч гэсэн бурхан хамтаа байсан байхгүй. Бид энэ төрөлд чөлөөлт ямар их хэрэгтэй. Ямар гайхалтай. Бид энэ зүйлийн төлөөл ирсэн шүү дээ. Энэ зүйлийн чөтгөрийн ажлын төлөөл эзэн цаалмад өөрийгөө өгсөн шүү дээ. Тэгээ бидний бүрэн чөлөөлөгдөд яг өста хувь тавилан дотроо тэр өөрийнх нь өгсөн тэр гайхалтай амьдрал дотор амьдрасаа л гэж эзэн хүн бүрийг хүсэж байгаа шүү дээ. Тийм. Сайн одоо нэг зүйлийг санацлаа. Амгаач гэсэн байхгүй. Хайл дээрс юм а гүйцээр дуусгаагүй. Нөгөө сүмч болгоных нь одоо ингээд одоо Америкт одоо хаана гэдэг вэ? Вашингтон тийм. Нэг одоо сүмч болгоны хүмүүс очих гээд ингэж байгаа байхгүй. Урд нь амгаач байсан бол тэнцээ гэж байгаа байхгүй тийм. Тийс нөгөө бурхны хүн юм чинь ингээл тийм. Бүх зүйлээ тийм. Юу яадаг байгуут нь одоо яг нөгөө үннийг мэдээд чухлыг хараад ирэнгүүт хүн яах вэ? Юмд маш зарим нөгөө хүнд биш. Бурхан руу хараа хандууч чаддаг болчих жоо. Тэгээд маш зоригтойгоор тийм үгүй. Тийм. Яг л зоригтойгоор хийж чаддаг болчих жоох. Энэ чинь нөгөө чөлөөлөгдсөн нөгөө бурхан түүнийг харуулад ирсэн хүнд чи биш. Чи надад л таалагдах хэрэгтэй гэж байна. Тэгвэл нөгөө хончин болон бурханы хончин биш л байхгүй да. Тэрийг ялаа салгах гэж харж байгаа байхгүй юу? Тийм. Яг үнэн бурхнаас яг жинхэнэ бурхнаас болоод мэдээж бурхны хүмүүс нөлөөлнө, бурхны хүсэл байвал тэрийг зөвшөөрнө шүү дээ. Гэхдээ тэр зүйлийг нөгөө яг нөгөө намайг нөгөө 20 нүртэй бялдуус сүнсэл аягүй удирддаг байсан байгаа хөө. Одоо бидний дотор байгаа сүнс биднийг эзний үннээс холдуулаад худал хуурмаг удирдаад шүү дээ. Наана үнэн юм шиг дүрсэх чинь цаанаа ингээ худал хуурмага удирдуулаа яваад байсан байгаа хөө. Тэгэхээр чинь би их мэдлэлтэй хүмүүсийг нөгөө яг багаас өссөн тийм нэг миний өөрийн хүмүүс л яваад шүү дээ. Том ах гэж нартай дараа тэрийг буруугаар их мэдлэлтэй хүмүүсийн өмнөөс айгаад үнийг хэлж чаддаг. Айлтсдуулагдсан. Тэгээ одоо ингээд чөлөөлөгдөөд энэ дэр ингээд чөлөөлөгдөнгүүд би өөр болсон байгаа мэдэнгүүд би өөртөө урам бурханд таларч байгаа байхгүй. Үгүй яа. Би ч ингээд нөгөө хүн муудалцах биш. Нөгөө хүн уурлаж нөгөө эмоцороо хэлэх биш. Үннийг зүгээр 5 үгээр хэлэнгүүт нөгөө хүний цаана байгаа чөтгөр гачин болоод яг ингээд миний амьдрал хэл хязгаарлуу хамаагүй ингээд дээрлэх ч юм уу басамжилж дайрахгүй болж байгаа нь эзэн намайг сүнслэг ертөнцид маш үн цэнтэй болгож байгаа юм ингээд айгаа гоё бид нар ингээд хамгаалагдсан маш хин нэгэн бид нар рүү ирээ зэрэггүй дайрахгүй дормжлохгүй тийм болж байгаа байхгүй өөрөө эзний үг гол бид нөгөө яг өсөж байгаа байхгүй. Нийгэм дээр штэ. Нийгэм дээр гэж нөлөөлж байгаа. Одоо хин нэг юм штэ. Одоо гэж хин нэг чам ингээл те иди те архиу ч юм ямар хэрэг чи та донтолтын сүнсээр чөлөөлөгдсөн бурхны эсрэг өвддөг байх юм бол чи үгүй л штэ. Хүмүүс чамаг за яг уу их ярьлаа л гэж чамаг өөрчлөгдсөн хогийн болцсон биднийг ойлгодгүй гэж хэлж байгаа. хүний цаана хий. Гэхдээ тий бид нар тэнийг ойлгоод цуг уугаад юмд ч утгагүй ч юм бодлоо. Харин ойлгож байгаа учраас яг үгүй би татгалж яа тэгвэл би аварлаа. Би бурханд хөдөлж штэ. Тийм штэ энэ чинь айгүй чухал. Бид нар ийм чөлөөлөлт бидний өөр ийм гайхалтай зүйл авчирч ирж байгаа байхгүй. Хамгийн гоё. Үнцэнтэй. Үнцэнтэй бол Маш гоё. Тэг яг тэр шиг би саяхан манай дүү над руу янз бүрийн юм явуулаад тэгэнгүүт нь би яг бурхны үгээр бичсэн. Тэгсэн чинь надад ахиж юусыг юм ярьхэлсэн. Тэр чинь бид нэр хэрэгжүүлээ яг Зориг байгаа. Маш гоё зоригтой байгаа тийм. Өөрийнхөө хэл хязгаарыг одоо мэддэг болчлоо шүү дээ. Би ингээ явж байгаа юм бол тийм шүү дээ. Би одоо ингээд бурхандаа үйлчлэл ингээ явж байгаа хэрэг би надад те шоу 6 цэнгэл би хаал дэлхийн энтэй яваад байх юм бол энэ чинь би 2 хүүтэй тийм шүү дээ. Би хаашаа завхаар ойлгосон шүү дээ. Завхаар гэдэг чинь нөгөө сүмээр яваад яг үннийг хайж байгаа итгэж биш юм байл шүү дээ. Завхаар гэдэг чинь нөгөө би өөрөө хуучин хүнийхээ тэр буруу зуршил хуучин хүнийхээ гэмт хүмүүс чанар гин нүглээсээ сайн салаагүй тохиолдолч л бурхны өмнө завхаараад байгаа юм байл шүү дээ. Тэрийг л ойлгож авсан. Тийм. Ялгаатай юм шишний завхарлаа. сүнсээ завхарлаа тэгвэл итгэжтэй юм аа өөр сүм эсээ очингууд сүнсний завхаар л гэж өөр сүмд очихороо тийм шүү дээ. Чи бүгд бурхны заах гэж байгаа бол тийм шүү дээ.
Харин тэр газараас хоолоо авахгүй бол яах нь? Тэр чөлөөлөлт байхгүй бол яах нь? Би бас энэ үгийг нэр хэлье гэж аягүй бодоод байсан. Гэхдээ бас нэр итгэжтэй зориулж хэлэхдээ хэрвээ таны сонсож байгаа номлол болон таны гайхалтай өгнүүд таныг Библиэд эвдрүүлэхгүй байх юм бол энэ бол бурхны биш гэж та шалгаж үзэх хэрэгтэй байгаа. Яагаад гэвэл Библиэд маш сайн эвдрүүлж өгдөг. Намайг одоо миний одоо сонсож байгаа номлол бүр маань би одоо надад одоо ахаад өөх хайх хэрэгцээ байхгүй болсон. Би бол нэг л газараас одоо үгээ авдаг болсон. Яг одоо миний одоо бид тэнүүчдэг ч юм уу энэ байдал зогсож байгаа байхгүй. Тэнгүүтээ одоо би нэг л газараас үгээ авдаг. Энэ үг маань намайг яг одоо юутэй эвдрүүлдэг вэ гэх юм бол Библиэд улам илүү эвдрүүлж байгаа. Библийн улам илүү надад танилж өгч байгаа. Яг Библи тийм биш үү? Яг энэ Библи чинь өнөөдөр яг энэ шүү дээ. Намайг энэ хэрэглээний салгаж өгч байгаа байхгүй. Тэр нь чөлөөлөлт байна уу? Байна. Итгэлэлт байна уу? Байна. Үгийн үнэн байна уу? Байна. Би өсөж гэнэ үү? Би өсөж гэнэ. Үр чимээс гарч гэнэ. Энэ гарч байна. Энэ амьдралд хийгдэж байна. Энэ миний үйлчлэлээр, миний амбицаар, миний хүслээр дамжуулагдаад хийж байгаа нэг зүйл байхгүй байгаа байхгүй. Тэ? Бид ингэж их өөрчлөж, бид ингэж их чөлөөлөлт хүртэл энэ ямар их одоо тэ ач холбогдолтой, ямар их одоо салгаж болохгүй зүйл юм бэ гэдгийг харж байгаа байхгүй. Жинхэнэ Салгаж болохгүй зүйл байна. юугаа жинхэнэ бид нар чи яг тэрийг л хайгаал ингэж яваад байсан юм лээ шүү дээ. Тэгээд яг энэ жинхэнэ хоолоо олоод бүх зүйлээ олоод ирэнгүүтээ бид нар байхгүй одоо хайчих юм бэ тийм үстэй. Би бол өстой амар ингэ сүүлийн одоо Монгол дээрээ 9 жил болж байна. 9 жил энд энэгээр зөндөө явсан ад үзэгдсэн өстой юм хайгаал явна. Яг мэдээж нэг мэд төлөө хэлж байгаа хүмүүс байсан. Ингээд энд энэгээр яваад илүү ингээд бас мэдээж би өнөөдөр эзний мөн гимсэн л дээ. Эзний оршихуй бол үнэхээр гимшилт гайхалтай дагуулдаг. Тэгээд гимшил ирж байгаа байхгүй үнэн зүрхний гимшил. Би өөрөө махан биеэр биш ариун сүнс намайг ятгаад ариун сүнс намайг удирдах гимшүүлж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр гимслэр дамжуулаад би маш олон газраас багш нараас бурхны хүмүүс гэж бодоод ингээл ингээ олон сургалтаас эзний хэрэг хайжсэн бол энэ гимшлэр ухруу болж байгаа байхгүй юу. Бүх босоогсон хуурмаг хаан хэрэм. Тэгээд яг үнэн байгаа газар яг эзэн байгаа газарт би хаашаа явах юм. Булаардшгүй нэгнээ мари олоо гэдэг шиг тийм л зүйл байгаа. Одоо надад өөр ямар нэгэн зүйл хэрэггүй. Би эзэнтэйгээ амьд болтойгоо уулзсан. Энэ номлол болгоно намайг эзэн лүү хүн рүү биш эзэн лүү үг рүү ариун сүнстэй илүү нөхөрлөх байдал руу чиглэж байгаа байхгүй. Тэгээ энэ маш их баярлаж байна. Хайсан зүйлээ олсон. Тэгээд хайж авах хэвчээ одоо ингээл анх пэсэр та нарыг харсан ш та нарыг яг ингэж сууж байгаа яаж байгаа бичлэг харсан. Тэгэхэд бол би яа хизээ эдгээр шиг эдрийн яриаг болоод өөр яг ингэ бодож байгаа эзэн нам хэлжсэн чи эдрийн нэг бол Гоё гоё шүү дээ. тэгээд нэг өдөрцөр өдрөглөнд айлчраад одоо ингэ данартаа зөв ингэ эзний гэрчлэлээс сууж байгаа. Аа бид нар ямар гоё хэлээ. Нэг сүнсээ, нэг зүйлээр төгтөөж яадаг чинь. Ирэх болгон чөлөөлөлт явагдчихэ. Эхлээд чөлөөлөгдсөн хүмүүсийн хаягаар сонсоод өөрчлөлтийг хараа сууж авах бас сайхан байна. Эзнийг харж эзний хүмүүсийг харж. Миний хувьд бас ер нь бол нэлээд хугацааны турш яг энэ сууж байгаа хүмүүсийн гэрчлэлийг харсан. Харж байгаа гэртээ шүү дээ. Тэгэл яг ингээд яг нааш ирчихгүй юм байл тийжсэн тэгэл яг ингээд бурхны яг ингээд цэвэр өгнүүдийг ингээд ажиллаад байгаа. Тэгээд яг ингээд өөрөө ирээд тэр нэг би жоохон нэгдсэн баг. Яг бурхан өөрөө нэгдсэн байсан ч юм. Тэр үг ерөөсөө тийм ямар саад орж ирэх. Дарлаа хийжсэн. Тийм байгаа. Яг наач тийм юм уу? Наач юм уу? Би яг надад лээс биш тоххой. сонсоод хэлсэн баггүй. Яг хаад дислаж Саад байгаа. байгаа. Яг наад ч юм уу юм уу? Тэгэнгүүтээ би тэр юу болсон. Босод цуглаанууд яагаад энэ гिचэлтэй байхад юу хоромж гэж бусдууд яриад байгаа би л те. Би бүр ингэж өөр ингэ шалгаагаад байгаа байсан байхгүй юу? Шалгаагаад үзээдсэн. Тэгээд би нөгөө яг тэр үед бодож байгаа нөгөө юм бичих гэснээр бүр за. Тэгээ би бол одоо энэ дугаасаа би юу гэж одоо би бол хязгаарч бурхныг бол би өөрийнхөө таалан би өөрийнхөө яриад хязгаарч энэ бурхныг ойлгож чадахгүй байхгүй. Чадахгүй билээ. Яг бол би тэрийг бол надад аягүй сайн ойлгож өгсөн. Тэгээ би надад хэлсэн зүйлээс би зөв нөгөө лайк дараа
Тэгээд би юу гэсэн бэ? Чи өөрөө ирж үз. Өөр надад би ганц юм хэлээ. Тэгээд надад юм бичээд байдаг. Би лайк тааштай өөр юм хэлдэг. Явуулдаг байхгүй. Тэгээд ганц хэлсэн үг нь чи өөрөө ирж үзээ. Чи бусдын сонсон зүйлээр биш дүнж байгаа зүйлээр чи ганц өөрөө ирэл үз. Тэгээд юу болохыг чи өөрөө мэдэр. Тэгээд энэ л бол хангалттай. Яг бол энэ бурхан хийдэг зүйл юм байна. Тэгээд би маш олон зүйл бичсэн болвол магадгүй тэгээ ирэх байгаа хүмүүсээ бид урагч юм уу те. Эсвэл өөрийнхөө бодлыг ч юм уу те. Нөгөө таалагдуулах ч юм уу те. Энэ зүйл байна. Гэхдээ тэр биш байсан. Гэхдээ болох үнэхээр гайхалтай ажилласан. Тэгэл хайцсан юм байна. Шууд тэрийг тэгээ одоо харин ингээд гэрчлэл цог ингээд орж байгаа бас гоё. Тэгээд бас яг нүдэн дээр бас ингээд чөлөөлөгдөө те. Бас энэ хүн яг ингээд бурхныг бас таньж мэдж байгаа үнэхээр гоё. Надад үнэхээр бас гайхалтай. Чөлөөтөд өөрчлөгдөж байгаа хүмүүсийн царайны хүртэл шал өөрөлдөд өөрчлөгдөж байгаа хүмүүс хайх үнэхээр оноотой тийм. Гоё шүү дээ. Хүмүүсийн амьд итгэл яг бурхны эсрэг баг үзүүлсэн болохоор хүнийг нөгөө юм эрхчлүүдтэй угаасаа байлахгүй л гэдэг. Тэнгүүт нь хуурамч эрхчлэн дотор татуулах га тийм. Тэгээс одоо хоромч эрхчлүүд тэнгүүт би тэр зарим зүйлийг эрийг эрхчлөө гэж бодцоо явж байгаа. Энд чи би жинхэнэ эрхчлэн дотор ороод ирэхээр жинхэнэ эрхчлөөг мэдээд ирэхээр байхгүй юу? Тийм. Бурханд үнэхээр алдрыг үнэхээр татаа байна. Хоромч хэрэгчлээд болохоор юу байсан байгаа байхгүй юу? Нөгөө чи мундаг юм чи пастор болж байгаа. Чи мундаг би биер дээр надад төлөвлөдөг гэсэн байгаа байхгүй юу? Чи мундаг юм чи иш үзүүлэг. Тэгээ нөгөө чи нэрээ би одоо нэг яг л нөгөө өнөөдрийн номлолоор хэлж байгаа шүү. Хүний дээр амбиц гэдэг зүйл амар байгаа байхгүй юу? Яг чөтгөр энийг ашигладаг. Тэгээ энийг нөгөө эрх чөлөө гэж боддог байхгүй юу? Тэгэхдээ энийг хин удирдаг. Сатаал өөр удирдаг шүү. Сатаал өөр удирдаг шүү. Харин бурхан биднийг яаж чи үхэл гэж байгаа байхгүй юу? Эсвэл биднийг доош ойлгох. Энэ нь өөрөө асар их хэрэг чөлөө буюу ямар гоё ямар тайван те ямар гоё төлөвөө ямар гоё гайхалтай зүйлийг бид улам билүү ойлгож байгаа байхгүй те. За бидний гэрчил маань бас олон билүү том хэрэг болж байгаа. Бас яг зүйл гарч ирээд байна. Тэгээд доржоогийн нэг хийсэн нөгөө чихний чөлөөлөгч. Ингээд эрэгтэй хүн аягүй юм товч буу тодорхой тэр өөр байгаа байхгүй эзний өөр бүтээлтэй юм аягүй хурдан юм маш юм тодорхой ойлгодог. Тэгсэн чинь чөлөөлөгч ялгаатай тал нь юм байна шүү дээ. Хүн удирддаг, бурхан удирддаг. Энэ хоёроор л өөр юм байна гэж хэлж байгаа. Тэгэхээр яг бурхан удирдах байгаа юм шиг газар бол нөгөө тэр хүмүүс нөгөө удирдагч нар маань бас өөрснөөр тунгаагаад ингээд хүнийг гэхээс илүү эзний хүн яг өөрийгөө сэтгэлээд харамсгаад гимшээд эзний нэгүслийг ажилуулад эзэн дотор бүрэн тэр эзэнтэй нэгдсэн тэр загалмаа дээр өөрийгөө хүүлсэн тэр удирдагч бол яг бурхны ард түмнийг яг үнэнлүү тэр эзэнлүү яг чиглүүлт юм байна гэдгийг ялгааг харж байгаа байхгүй тодорхой маш тодорхой. Хэн нэгэн хаа нэгэн газар эрхчлөөнд талхаж чадахгүй. Ямар нэгэн байдлаар яллыг тасалж байгаа тийм. Тас усны тарлалт байж байгаа вэ гэж бид нар чөлөөлөлт хүнхээр гайхамшиг юм гэж гэрчсэн байна. Тэгэхээр ийм хүмүүст одоо сүүлийнхаа хармыг та амьд бол дээ ийм хүмүүст хандаад юу гэж одоо хэлэх үү, өрөөх үү, захих үү? Тэгээ бас яг танартай адилхан бас ирэх үү байх уу? Бас үнэхээр юм байж таа үнэн үү гэдэг яг эргэлзээд бас яг одоо камер наадалтай тэр үзээс болж байгаа хүмүүс ч гэсэн танараа яг өнөөдөр болсон зүйлүүдээс гайхалтай одоо тэр хүмүүс уриалаа тэ өрөөгөө бас үгүйч гэсэн бууж Үнэнгээр төвлөрч чадхаа байчихсан. Бүр бурхнаас эрэх дээрээ хүртэл толсон. харин тэр маш их асуултаатай ашуултаа. Яг тэр тийм хүмүүс таандаж хэлэхэд яг одоогийн байгаа нөхцөл байдал чинь үнэхээр боломжгүй үнэхээр хэцүү санагдж байж магадгүй. Тэгээ үнэхээр бурханд яг бууж өгөөд зүрх сэтгэлээ бурханд өргөх юм бол бурхан таныг удирднаа. Бурхан таныг чиглүүл яг өөрийн байгаа газараа таныг авчрах болно шүү гэж хэлсэн. Бурхан боломжгүй юм байдаг маа. Тэгээ бурхан боломжгүй юм байхгүй шүү. үннийг ирж хайж байгаа хүмүүс бол үнэхээр энэ бол бурхан байна гэдэг хэлмээр байна. Үнэн байгаа газар, эзэн байгаа газар үнэн чөлөөлөлт, эдгэрэл үд байдаг шүү. Үд ирж үзээрэй л гэж хэлмээр байна. Миний хувьд болохоор яг бурхан яг өөрийнхөө нэгүсэлд доор тийм бурхан өөр хүнээр биш яг өөрийнхөө ажлыг хийх гэж байгаа учраас магадгүй
тийм би болохоор бас гэрчил сонсож байгаа. Тэгээд эзэн яг тодорхой эзэн сүг авсан. Тэгээд тийм амархан ч бас ирээгүй. Тэгээд сарын дараа л ирсэн л тийм. Тэгээд сарын дараа ирэх хэрэгтэй би өглөөний босохтой юм ирнэ гэж бодож яг ариун сүнс хөтлөнд авалт юм байлаа. Өмнө замаараа тэгээд авчирсан. Тэгээд та бүхэн ч гэсэн гэрчил сонсож байгаа хүмүүс ариун сүнс өөрөө бурхан тэгээд эцэг бурхан эзэн Есүс өөрөө удирдах гэдэгт итгэж байна. Тэгээд зам хүн аймаг гэж эзэн хэлсэн. Тэгээд зам дээрээ ирвэл үнийг ойлгож үнэн чөлөөлж тэгээд бялхан амируу үнэхээр орд юм байна. Бодтой юм байна. Тэгээд өнөөдөр бидний хувь тавилан маш үнцэнтэй. Тэгээд дайсны хааж боосон байгаа бүх зүйлийг бас өөрөө таал илрүүлж өөрөө таал өөрийнхөө амийн төлөө явахгүй бол хин нэгэн эзний өмнө очиод тэр пастор намайг тэгсэн шүү дээ гэж зогсох танд ямар ч юу байхгүй шүү дээ. Ирэх байхгүй. Тийм учраас эзний өмнө очиод эзэн уучлаарай би өөрийнхөө үгээрээ өөрийнхөө хүмүүсээр ариун сүнсээр хэлжсэн шүү дээ л гээд эзэн хийлэгдэх үедээ тэгээ та өөрийнхөө төлөө өөрөө яваарай гэж хүсэе. За бидний гэрчлэлийг үзэж байгаа хүмүүс эрхчлэн болох болтугай. Үнэхээр эврэх болтугай төлөөлөх болтугай гэдэг залбил хийх үү? За тэгээ ямар ч манай гэрчлэлийг үзэж байгаа бас ирэхэд те ямар нэгэн айдас дотор ч юм уу эргэлзээ дотор байгаа зан хүмүүстэй бүх хүмүүстэй хандаад бас урамшуулмаар байна. Та дайсан бол эргэлзүүлдэг. Дайсан яваагч заах эргэлзүүлж